Хятадын дэд дарга улс төрч Ханжуун түүнийг энэхүү албан тушаалд 2023 оны 3 дугаар сард томилсон. Ханжуун бүгд найрамдах Хятад улсын дэд даргын албыг авсныхаа дараа хэд хэдэн дипломат үйл ажиллагаанд оролцсон. Бүгд найрамдах Хятад улсын ерөнхийлөгч Ши Жинпиний тусгай төлөөлөгчөөр 3 дугаар Чарли зулан Камила нарын ditэн өргөхөслөлд 2023 оны 5 дугаар сард оролцож байлаа. Мөн нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 78 дугаар чуулганы ерөнхий мэтгэлцээнд оролцож үг хэлснээс гадна өнгөрсөн 5 дугаар сард Орос улбаны улсын ерөнхийлөгч Путинийг бүгд найрамдах Хятад улсын харьбын хотод айлчлах үеэр уулзаж Хятад Оросын хамтарсан экспог нээсэн байдаг. Ханжуун бүгд найрамдах Хятад улсын дэд даргаар томилогдсноос хойш манай улсад анхудаа айлчилж байна. Ханжуун 2020 онд болсон намын 16 дугаар их хурлаар Хятадын коммунист намын төв хорооны гишүүнийг бэлдсэн. 2003 онд тэрээр 48 настайдаа Шанхай хотын захирагчаар тодорсон нь Шанхай хотын сүүлийн 50 жилийн хамгийн залуу дарга болж байлаа. Шанхайн үйл хөдлөх хөрөнгөний өсөлтийг дуурайлан дэмжигч Ханжуун нээлттэй ил тод байдгаараа Шанхай иргэдийн дунд эерэг нэр хүндтэй сайтай байжээ. Гэсэн ч Ханжуун тухайн үед Хятадын коммунист намын Шанхайн нарийн бичгийн дарга Чен Жэнэгийн удирдлагын дор ажиллаж байсан. Тиймээс үндэсний удирдлагын илүү тэнцвэртэй хандлагаас ялгаатай нь Чений олон бодлогыг тэр дундаа Шанхай бүс нутгийн хөгжлийг дэмжсэн бодлогыг дэмждэг гэжээ. Мөн түүнийг ирээдүйдээ улс төрч гэж намын ахмад гишүүд нь дүгнэж байсан. Улс төрийн карьерийн тухайд 2012 оны 11-р сард тэрээр Шанхай хотын намын нарийн бичгийн даргалсан. Эндээс улс төрийн дээд албан тушаал дэвшиж Хятадын коммунист намын улс төрийн төвчний гишүүн болсон юм. 2018-аас 2023 онд бүгд найрамдах Хятад улсын ерөнхий сайдын 1-р орлогч 2017-аас 2022 онд Хятадын коммунист намын улс төрийн төвчний байнгын орооны гишүүнээр ажиллаж байсан намтартай. 2006 оны 9-р сарын 25-нд Шанхайд тэтгэврийн төлөөний үеэр Чинлионыг авилгын эргээр огцруулсны дараа Ханжуун Шанхай хотын Хятадын коммунист намын хорооны нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч болсон. Намын ерөнхий нарийн бичгийн дарга Хүү Жунтогийн илгээсэн хатуу мессежүүдээр Ханжуун Шанхай хотын авилгын эсрэг тэмцэх ажлын хэсгийг удирдах байсан бөгөөд тэр цагаас хойш намдаа үнэн ч хэлсэн гэж үздэг. Ханжуун хотын даргын албанд намын нарийн бичгийн дарга Чинлион, Ши Жинпин, Юу Жиншин нарын үед ажиллаж байхдаа тэдэнд улс төрийн чадвараа харуулсан гэдгээ. Ханжуун Шанхайд олон жил ажилласан тул Шанхай бүлэглэлийн гишүүн гэж тооцогддог. Мөн 2012 оны 11-р сард Хятадын коммунист намын 18-р их хурал өндөрлсөний дараахан намын нарийн бичгийн даргын албыг хашиж Хятадын коммунист намын 18-р улс төрийн төвчөөний гишүүн болсон түүхтэй. Ханжуун 66 наснда буюу 2022 оны 10 дугаар сард болсон Хятадын коммунист намын 20 дугаар их хурлын дараа улс төрийн төвчөөний байнгын ороо мөн өргөн хүрээний төв хорооны гишүүнээс тэтгэврт гарсан. Гэвч 2023 оны 3 дугаар сарын 10-нд болсон 14 дахь удаагийн бүх Хятадын ардын тэргүүлэгчдийн хурлын анх дугаар жуулганаар Ханжууныг Ван Шиншаны орыг залгамжлах Хятадын дэд даргаар сонгосон. Үндсэндээ Ханжуун тэтгэврт гарсан ч Хятадын улс төр түүнийг явуулаагүй юм а. Ханжууныгийн гэр бүл хөрөнгийн мэдээлэл нийтэд ил биш. Захим шилжээнд ил болсон гэр бүлийн тухай мэдээлэл нь эхнэр Вамын буйны сантай. Ганц охин нь Хятадд бас гадаадд боловсрал эзэмшиж байна гэжээ. Ханжуун гэлтгүй ер нь Хятадын томоохон албан тушаалтнуудын гэр бүл олонний хараанаас хол байх бичигдээгүй дүрмтэй байна.